Эцгээр аюул. Бийт. Эцэг. Баргасаа. Чи яг харсан юм уу? Намаг очиодын сод хоёр байгаагүй. Хаарч бас байгаагүй. Тэгэхээр сод хоёр хаар даваа цугтаасан гэж бодож байна. Хоёроо. Надаас юу ч нуух хэрэггүй. Ойлгож гин үү? Зүгээр л бүх хүнээ хэлээд их. Бид нэр бөөндөө зодоо нүдэ молоод гэмтэж бэртээ үстэн. Та ч гэсэн хамт байсан штэ. Санчраа. Энэ тоглоом чи ойлгож байна уу? Би хутгалуулаад амнаа 5 цаа тэмцэж яхад юун тэр сод хоёр мантай. Бид тэр тэр сод хоёроор яах юм? Хоол хийж идэх юм уу? Тэр төмөр савнаас гарч ирэхэд сод хоёр байхгүйсэн хэрэг үү? Тэгэхээр тэр дэлбэрэлтийг сод хоёр үлдсэн. Тийм ээ. Сод хоёр надаас хаар даваад
дараа намайг алах гэж оролцсон. Намайг тэр өрөөнд нуугдж байгаад тэр дэлбэлт болсон. Би бусдыг сайн мэдэхгүй байна. Хэнийг ч мэдэхгүй гэд байдаг. Сад хоёр хаартаа аваад цугцсан нь үнэн болол та. Одоо цад баяр нуугдчаад ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн хийхгүй л дээ. Дарга. Буян тогтохын хэрэгүүд хууль бус үйлдэлүүдийг нь тогтоож сад хоёрыг ч юм уу хөдөлгөөнд оруулах нэг арга байна. Яг тийм. Мэдээлэлээр төрөлдүүлэх ажиллагааг зохион байгуул. Хамт дараагийн мэдээллийг хүргэе. Өнөөдөр хотын ойролцоо агуулгад дэлбэрэлт боллоо. Дээж группийн захирал буян тогтоолн түүний хүү сад хоёр нарны энэ агуулгад байсан. Харамсалтай нь дээж группийн үйл залгамжлагч сад хоёр энэхүү дэлбэрэлтэд өртөж харамсалтайгаар амнасаа алдлаа. Харин буян тогтохын биеийн байдал одоогоор тодорхойгүй байна. Тэрээр шаардлагатай эмчилгээг хийлгүүлэн эмнэлэгт байгаа. Түүнчлэн авилгатай тэмцэх газар болон тагнуулын ерхий газар улсын хурлын гишүүний хоёрыг гишүүний бүрийн эрхээс нь түтгэлзүүлж шалгахаар болж байгаа юм. Түүнийг буян тогтохтой хамтран хувийн хэрэг үйлцэн хэмээн хэрэгт татагдаад байгаа маа. Та нарын мэдээгээр харсанчлан сод хоёр одоо Монгол улсад бүр төлөвий хүмүүс. Хүнч гэжтэй. Цогц. Сод хоёрын хувь заяа одоо та нарын гарт байна. Бано. Би цацаанд би Филиппинээс ирж байна. Харгасаа та нарт тусалснаас болж буян тогтох намайг ийшээ хүчээр явуулсан. Чи намайг сонсож байна уу? Би яг одоо энд хүчиж магтгүй газар байна. Та нар намайг тэр цагдаа нартай мэддэгдээд өгчдөг би гуйж. Юу? Бас дээрээс нь Филиппинээс Монгол руу хүмүүс явсан. Тэд нар зүгээр ч нэг ингийн хүмүүс биш бархсан. Филиппинээс гинэ. Намайг эндээс аваад төгөх бархсан гэж юу?
За. За энэ дээр гараа исгэж гарч. Зарчлаа. За, сургууль, дотуур байр гээд бүх юм нь бэлэн заяа. Манай төлөөлөгч чамайг яваад бүх газарт нь хүргээд өгнө за. Стах баярлаа. Зүгээр. Стах таньстах баярлаа. Ингээ болцсон тий. Тий, бүх юм болчихлоо. Очоод сайн сураарай. За баярлалаа. За, ороод ир, наашаа суучих. Та эдийн материал үлдчихээд ийлээ шүү дээ. Өөз. Натратаараа жоох оройтчлээ. Хоёга, ондром, санчир гээд 3 хүн тий. За, 60 сая. Одоо урдчилгааг нөгөөд виза гарангууд үлдэгдлийг нөгж болохгүй юу шүү. За, багсаа. Чи яаж ийн гэсэн биз дээ. Би бол энэ Австрали руу 100 гаруй хүн гаргачихсан. Австрали руу виз гарна гэдэг чи өөрөө тийм амар ажил бас биш. Дүүч нас тэнд үүдэг гэсэн дээ. Тий. Дүүгээсээ лавлаа асуухгүй. Тэгээд ч бас миний ард хүмүүс байгаа. Тэд нар тодорхой хэмжээнийх нь хувийн үг. Тэгжиж ин чи шийдэх асуудал байхгүй юу? За. За, шилжүүлчлээ. За тэгээ би одоо очиод уулзсан заяа. Тэгээ ямар ч гэсэн бүх бичиг баримтуудыг чи ямар ч алдаа мандаггүй болгоод тэгээд визэнд орох цагийг чинь авч. Чи маргааш хүрээд ир заяа. Тэгэхээр ямар ч гэсэн хизээ визэнд орох вэ гэдэг нь маш тодорхой болчихсон байна. За тэг. За тэгээд нэг очиод дараал гэдэггүй. Урдуур нь оруулаад өгөн заяа. Санаа зовлтгоо. За, амжилт Баярлалаа. За. За ясаа уулзсан. Визэндээ орох хугацаа нь маргааш ихэд тодорхой болчих юм байна. За шүү дээ. Гэрэл махлах уулзах гээд ирсэн байна гэж. Явцгаая. Ханар ирчлээ. За.
За сайн байцгаана. Сайн байна уу? Сайн байна. За сайн уу. За та дахиж холбогдоогүй юу? Тэрнээс хойш дахиж нэг ч удаа яриаггүй л байна. Филиппиний цагдаагийн газраас Интерполоор дамжуулан мэдээлэл өгсөн. Цацаа Филиппиний хил рүү орж ирсэн ч буцаж гарсан гэсэн мэдээлэл байхгүй байна гэсэн. Харин сод хоёр Филиппиний хил рүү орж ирсэн, гарсан гэсэн ямар ч бүртгэл мэдээлэл байхгүй. Одоо болтол Монголд ногдож иж болох уу? Магадгүй. Гэхдээ өдийг хүртэл чимээгүй байна гэхээр сод хоёр хаарттайгаа байгаа бол тэр өдийг хүртэл юу ч хийхгүй нуугдах хүн биш л дээ. Содоо өгсөн байх боломжтой. Би тэгж бодохгүй байгаа. Магадгүй сод хоёр хэлээр хууль бусаар нэвтэрсэн байж болно. Тэр үед сэжиг бүхий 5 этгээд Филиппинээс Монголд нисэж ирээд буцаж хэлээр гарахдаа говийн жижиг бомтоор газраар хятад руу гарсан байсан. Яагаад заавал газрын бомбыг сонгосон юм бол? Наадах ч л гол асуулт байна. Тэр үед Филиппинээс ирсэн бүх иргэд буцаж явахдаа бүгд ниссэн. 47 Филиппин иргэдээс зөвхөн 5 л газраар хятад руу гарсан. Тэдний дунд нэг эмэгтэй хүн байна. Та тэр хүмүүсийг авч явсан гэж бодож байна. Энэ бол зөвхөн таамаг төдий. Та нар аюултай нөхцөл байдалд байгаа учраас би энэ бүх мэдээллийг хуваалцаж байгаа шүү. Бас содорын талаар та нараас өөр хинч мэдэхгүй байгаа. Боён тогтох хүртэл хүүгээ өгсөн гэж бодож байгаа штэ. Тэгэхээр ирэх биш та нар энэ бүх мэдээллийг хаашнд задруулж болохгүй гэж мэдэж байгаа биз? Ойлголоо. Бид нар мэдж байгаа. Толгой суллагдсан гэсэн. Сайхан суллагдсан. Боён дотох сод хоёрын хэрэгүүд дээр гэрчээр мэдүүлэг өгүүлж. Бас мөрдөн шалгах ажиллагаанд тусалж хамтарч ажилласан учраас ялыг нь хөнгөрүүлж суллах шийдвэр гаргасан. Боён дотох намхаа хоёр бүх хууль бус үйлдэлүүдийг хүлээн зөвшөөрч харин итгэл туслахаа энэ бүх хэрэгүүдээс цэвэрхэн гаргасан. Итгэлжсэн суллагдж байгаа. Боён тогтох мэдүүлэгтэй итгэлийг зөвхөн дарамт шахалтор тушаал үүрэг биелүүлж байсан гэж мэдүүлэх хүссэн. Наранд гар хөлөө хийх гэж байгаа юм байна л да. Та нар энд бүтэн сар боллоо. Дахиад байршлаас олох уу? Одоо дахиж ногдох шаардлагагүй болсон. Юу гэсэн үг лээ? Бид нэр урьдчилан сургуулийг төгсөхөөр Австрали явах гэж байгаа. Урьдчилан сургуулаа төгсөлтөн тэндээ ажиллаж амьдрах бол. Явхад хөлөө танд хэлье гэж бодож ирсэн. Удахгүй ийз гарна. Энд дахиж ногдож амьдрахаас залхаж байна. Тэрнч дээрээс. Тэр болтол энэ бүх асуудлууд нэг тийшээ шийдэгчих байхаа. Би харин энэ бүх хэрэгүүдийг нэг мөр
Нэг тийш нь цэгцэлнэ. Тэр болтол та нар санаа амар Австралид амьдарч байгаа. Санаа ч амрахгүй хөө. Шинэ ажил шинэ орчин гэл эсэгтэй санаа амрахгүй. Байна уу? За би одоо очлоо. За. Би хөдлөлөө. Явахаас өмнө уулзлах юм байна үст. Тэгнэ. За, тэгвэл би ярина. За, баяртай. Ахнараа. Сод хоёрыг агуулгаас алга болсон тухай тэрэнд хэлээд хэрэггүй юу? Тэгэх юм бол бид нэр хүн амны гэмт хэрэгтнүүд болох болно. Хэрвээ тэнд байсан хүмүүс сод хоёрыг алсан бол Филиппинээс ирсэн хүмүүс цогцыг аваад явсан гэсэн үг. Тэнд байсан хүмүүс амаалчихгүй байгаа. Тэднээс тэхгүй. Тэнэг хүмүүс биш. Хэрвээ энэ талаар ам нээх юм бол бүгдээрээ хүн амны гэмт хэрэгтнүүд болох бол. Болохоо. Авгаас сольж байсан гэсэн үү? Тийм ээ. Буян дохтын жинхэнэ эцэг нь очир гэж хүн байдаг юм байна. Тэгээд өмнөх мэдээллүүдийг хагаад үзтэл юм олддгоо. Тэгсэн чинь овгоо солиулж байсан байна. Очир гинэ. Натрал нөө харъя да. $1995 он хүртэл Батлан хамгааллах яамны харьяа эрдэнэс мэргэжлийн хөрөлөнд ажиллаж байж одоо хааны юу гэдгийг тодорхой бус нас урсан бүртгэл байхгүй. Бас ял шийтгэл зөрчлийн сангаас бүртгэл олдохгүй. Огт хууль зөрчиж байгаагүй хөө юм уу? Үгүй тийм шахалгаа. Энэ хүний материал нь улсын нууцад хамаардаг юм байна. Юу? Харин яахалгаа. Очрыг 95 онд ажиллаа хүлээлгэж өгөхөөс өмнөхөн лав гэж хамт ажиллаж исэн хүн нь амь өргөдөж байж. Очир хараа энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгч байсан. Одоо энэ хэрэг нь улсын нууцад хамааралтай байдаг юм байна. Энэ хоёр хүний бүх мэдээллийг олж авчир. Бас ерөнхий прокурорын газарт энэ хэрэгтэй танилцах хүсэлт гаргаад байгаа. Мэдлээ. Байна уу?
Аяарч гисэн үү? За. За харин одоо гарлаа. Сайн уу? Тарцсан уу? Ээж. Би урлагийн үзлэгээрээ гоё гослол дуудуулгаар болсон. Ямар мондөг юм бэ миний охин ч. Та тэгтээ ирнэстэй. Яач нь уу? Ээжийн ажил яах юм бол доо? Тэр би хэлээ эцтэй. Ээж угаасаа ирэхгүй гэж. За ээж нь хамжуулна да. Ирэхгүй гээгүй л үстэй. Тийш дээ. Миний охин чи ээждээ зориулж ээжийн тухай дуудуулна гэж бөөн баяр байгаа шүү дээ, тий? Тийм үү? Тэгвэл ээж нь заавал очно заа юу? Тэгвэл амл. Амлаа. Чичи орон хаана? За харьцгаая. Аав нь өнөөдөр 2 гүнжтэй зориулж гоё хуушур хийж өгье. Ваа! Гойдоо. Хошир ихчш. Гэтэ ээж гүнж гэж яд юм уу? Юу нөө? Юу гэсэн? Сайн юу гэсэн бэ? Ээж нь гүнж биш үү? Гүнж биш үү? Янз штэ. За явъя. Ээж. Агуу. Нас нь ядраагүй ш. Чи цангаагүй үстэй. За. Ямар шахмар байна даа. Би дэжгүтэй. Та яаж та? Өнөөдөр би өмгөөлөгчтэй хаалцсан. Одоогүй миний давшд нь болж. Ядаж та давцаалдах хэрэгтэй болсон ямаа. Би танд худал мэдээлэл өгч энэ бүхнийг хийлгэсэн гэж байцаалтанд тайлсан. Тэгэхээр таны шүүхрэлд би гэрчээр оролцсон. Гүйлгч. Шүүхрэлцгүй яах юм бэ? Оролцохгүй гэж яах юм? Чамд группийн ерөнхийлөгч биш. Энэ ажил чинь их зохиж байна. Чам шиг гүйлгийг дагж, чамд итгэж энэ хүртэл би явах гэж. Уснараад ганч. Гүйлгч. Над цэхрээ хулмаар байна. Ийм зүйл болсонд би ч гэсэн харамсаж байгаа. Гэхдээ одоо бодит байдалтайгаа эвлэрээ цаашаа явуул дээр баг. Би таны шүүхрэлд аль болох хичээнгүйл оролцсон. Тэмээ. Чи хичээнэ. Хичээж ястаа. Шүүхрэл амжилттай болоосаа гэд сайн залбираарай да. Энэ сарын тооцооч ороогүй байх. Тийм өнөөдөр хийчихье. Хаан дөрөвт их баярлж байгаа шүү. Байна. Итгэл байна. Гэрийн гадаа байна халтгараад ирэх үү?
Чамайг гарсан гэж мэдсэнгүй. Өөдгөө гүйлээгүй. Намайг хараад баярлахгүй байгаа мó. Яах гэж ирсэн? Хэлээр аштай хэвээрээ шүү дээ. Шорон дууг нь хүмүүждэггүй лөө. Энэ Марлагийн сургуулийн урилга. Одоо ч гэсэн хүчинтэй хэвээрээ байгаа шүү. Начад ирэхгүй. Зөрүүдлэхэ болж үз. Би нэг чамайг бодсондоо энд байгаа юм биш. Содоо захирал дүүгчин сургуульд явуулахыг үнэхээр их хүсэж байсан. Би ядаж энэ хүслийн чултгаа биелүүлмээр. Чи ч гэсэн захирлыг бодоод энийг авах хэрэгтэй. Энд юу болов вэ чи? Та нар нөгөө Австралийн виз гаргуулах гэж байгаа залуус уу? Тий. Наад хүмүүс чинь биднийг хөлөгдчихсэн байж тээ. Уцсан ч холбогдохгүй. Хамаг юм нүлгээж авчихсан. Яадаг мөнгө хөлгөө. Сайн судалсан. Компанийн түүхийг сайн л судалсан юм да. Цэвэрхэн л байсан да. Одоо яах вэ? Хөлгийг олно. Байна. Баяраа юу? Өглөөний мэнд ахалгаа. Өглөөний мэнд. Ахалгаа.
Ерөнхий прокурорын газраас албан бичгийн хариу ирсэн. Хэрэгтэй танилцахыг зөвшөөрөөгүй. Энэ хэрэг одоо болтол ажиллагаанд байгаа хэрэг юм байна. Юу? Хөөн хөлцөх хугацаа дуусаагүй мүү? Тий ахлаа. Ахлаа. Архивын төв газраас ирсэн материалуудыг шалгаж дууслаа. 1995 онд амь хохирогч Лавгийн төрсөн дүү Бэм гэж цагдаагийн орондоо байдаг юм байна. Энэ хүний ажлын тайлантай танилцтал тэтгэвртэй гартлаа ахыхаа хэрэг дээр идэвхтэй ажиллаж байж. Бэм гинэ. Ямар хэрэг гэхээр одоо болтол идэвхтэй ажиллагаанд байдаг байна. Бэм борондатай ярьж холбоодох тоо. Мэдлээ. Ирсэн үү? За, юу болсон? Хизээ эзэнд орохор болсон. Үгүй гэж байхгүй. Юу гэсэн юм бэ хараа? Ойлгомжтой хэлтэй хаа яасан? Хөлөгдүүлчлаа. Виз гаргуулах гэсэн хүн лөөрч байсан. Юугаа яриад байгаа юм бэ хаа? Хэдэг өгсөн? Нэг хүний 20 сая. Гэхдээ та чинь тэнийг юм уу? Юу бодож ирсэн? Анханаас нь шалгадгүй юм уу? Өөхлөг. Хорон умсаа углан байж олсон хэдэн төгрөг байхгүй. Яста бүтэхгүй нэ. Би ерөн заяагийн араас солонгос юмна. Санчра. Бид нэг нэгнээсээ салахгүй. Тэр мөг заавал олж мөнгө буцааж авах болно. Мэдэж байна хаа. Тэгээд хэдий болтол ингэж хүнээс нуугдаж амьдрах юм бэ? Эсвэл бөөндө хот орё л доо. Уул харсаар өдлөө өөдөж өглөө өстэй. Бархсаа. Санчир хэлж байгаа үнэ. Одоо хэдүүлээ уучин амьдралд орцгоо. Чи содог мэдэхгүй болоод ингэж хэлж байна. Хэрвээ тэр амьд байгаа бол бид нэрийг зүгээр орхино гэж бодоод байгаа юм. Мэдэж байна. Өндөр мэд хоёрт өөр шалтгаан байна. Ямар шалтгаан? Чи авах бол. Нэрээ мөхчээ. Нэрээ. Ямар гоё мэдээ вэ? Баяр хүргэе ихчээ, баяр хүргэе. Ямар хөөрх юм бэ? Баяр хүргэе. Баяр хүргэе найз. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Баяр хүргэе. Баярлалаа. Одоо хэдэн сартай юм? Одоо 2 сартай.
хоёр хизээ хэлчихсэн. Энэ хоёр ямар муухай юм те. Нэг хүмүүс визээ гарахаар хэлье гэж бодож ирсэн юм аа. Одоо ч өнгөрлөө л та. Тийм биш ээ. Тэр мөх заавал болоод мөнгө буцааж авах болно. Тэгнэ. Одоо хэдүүлээ хотоо бараадахгүй бол Ондрон бит хоёр үзлэг шинжилгээгээд хэсэг имлгээс салахгүй юм шиг. Ойлголоо. Яа, ямар хөөрхөн юм бэ? Ингээд түрэг авах болчих юм. Батараад. Авах уу? Ахна хүү юу? Одоохондоо мдэгөө. Хүү хаа. Яач вэ? Ахын дөө. Хурдан гараад ирээ, ахын чам зааж өгөх юм ихвэ шүү. Хүүш. Батараад байгаа ч. Яасан? Танаас юу асуурдээ? Яах вэ? Гайхалтай. Баярлалаа. Сайн байна зөвхөрлөө. Сайн. Натраа ч таам тэрлээ. Хаац. Асуу. За урч юу болж байна? Группийн үйл ажиллагааг зогсоож хөрөнгийг бит өмжилсөн. Авилгатай тэмцэх газраас бичвэр баримтуудыг шалгаж байгаа. Энэ үйл ажиллагаа явагдаж дууссаны дараа группийг татан болгох гэж бодож захирлаа. Үйл өвчтний байгууллагын шаардсанаар л бүгдийг хийхээр ойлголоо. Энэ таны бэлдүүлсэн эд хөрөнгө итгэмжлэх тухай гэрээнүүд Батбаатар баталгаажуулаад болов. За ингээ болсон. Таны нэр дээрх бүх эд хөрөнгийн загшин зарцуулах эрхийг итгэл эзэмших болно. За баярлалаа. Итгэлээ. Надад үлдсэн нэг жаахан хөрөнгийг нэг хүн рүү шилжүүлэх хэрэгтэй байна. Ойлголоо зөвлөө. Дэрэг гэж юм байна. Энэ үний тухай нэг ч юм мэдэх ёсгүй шүү. Би дэрэг рүү нэрэд тайлбарлаад хэлчихнэ. Ойлголоо. Муж ойлдох. Соолсонд. Гэрэл маяа. Тосоолс. Шарн төртөл хийчихэд амар заяа үзүүлэхгүй юм да. За би юу? Баярлалаа зөвлөө. Би явж байгаарай. За. Сайн сууж буй боён тогтгоо. Аваа намайг мартлаа гэсэн. Үгүй ч. Филиппинд дэх хамсаатнуудыг ч нолдол чамаа мартахгүй. Би хэлсэн шүү дээ. Тэр хотохтой хоёр залуу би мөнгөний төлжинд авчирсан.
Өөр зүйл мэдэхгүй. Энэ хүүхэн болон хамт орж ирсэн хүмүүсийг мэдэхгүй гэж гүрээсээр л ах уу? Энийг одоо хийдгээ асуудаг юм бэ? Би яаж мэдэх юм бэ? Тэгвэл энэ хүнийг арай төрсөн эцгийг мэдэхгүй гэж хэлэхгүй юм байгаа зү. Одоо надад нуугаад ах юм үнэндээ алга. Энэ хүн миний багад намайг орхиод явсан. Одоо хаана юу хийж явдгийг би мэдэхгүй. Ямар ч байсан амьд байх нэ. Боён тогтхоо бидэнтэй хамтарч ажиллаад би та нартай хамтарч ажиллахыг хэлсэн шүү дээ. Та нараа ядаж миний хүүгийн оршуулгыг хийлгэсэн үү? Ядаж та нар хүүгийн сүүлийн удаа харах боломж олгосон уу? Гэрэлмаа. Та нар үнэхээр аимшигтай хүмүүс. Одоо надаас шударгаас нэгч байна. Окей. Угаасаа Монгол шудраг зүйл гэж байхгүй шүү дээ. Та нар шиг хүмүүс энэ улсыг ийм болгосон биш үү? Тэгээ та нар ямар болгож юм да? Илүү дэрдүүлж чадж байгаа юм. Хичээж байгаа. Цаг хугацаа харуулах үз. Тэгээ төрсөн эцгийнхээ талаар юу ч мэдэхгүй юм биз дээ. Мэдгүй. Сони юм да. Төрсөн эцэг нь улсын нууцад хамаарах нь хэрэгтэй байдаг. Гэтэл төрсөн хүн юу ч мэдэхгүй гэдэг. Надад та өөрөө олоо мэдчихэлтэй. Энд ч одоо таны хамгийн сайн хийж чаддаг юм биз дээ. Ажилдаа их онцгой чадвартай хүн. Амархан олж хуйлгүй дээ. Танд амжилт хүсье. Би болчлоо. За сая гэрэл махлахтаа олцч чадвал. Юу гэж байна? Юу асуудал асууж байна? Энэ одоо илүү их мэдээлэл болсон байна. Аавын тухай мэдэж. Тэр ч дахил байх та. Таны аавыг олж илрүүлэх нь цаг хугацааны асуудал байсан баг. Тэр өдөр яах гэж ирсэн. Сүүлд ирсэн хүмүүсийг дуудахад Рена өөр надтай уулзаар ирсэн. Ихэр том асуудал гарсан талаар асуусан. Би уг ажлаа дуусгачаад эхэлнэ гэж хэлсэн л дээ. Гэхдээ хүмүүсээс нь холбоо байхгүй.
Танаас мэдээл өгч байгаа болохоор өөрөөрсөн баг. Рена энд ирнэ гэдэг чинь болсон бүх зүйлсийн талаар нэгнийхэнгүй мэдэж авсан баг. Тэгвэл авч гисэн гарцаагүй мэднэ гэсэн үг. Зөвлөө. Итгэлээр дамжуулаад холбогдох гэж үзэхгүй би. Хэрэггүй. Холбогдохоор бол аав өөрөө надтай холбогдно үз. Зөвлөө. Ингэж хэлж байгаа туучлаарай. Нэм хоёр гишүүнийг зүгээр байлгаад байгаа хэрэггүй. Хэрвээ та хүсэх юм бол зохицуулж чадах хүмүүсийн эндээс олж байгаад Нэм хоёр гишүүний өмнө би буруутай. Тэр хийж чадах зүйлээ бүгдийг хийсэн. Энд ямар ах намайг. Лахлаа. Тэр юм шиг байна. Хинбэ? Баяраатай уулзсан. Андуур чи энд тийм хүн байхгүй. Нүд баяраа. Өөрөө энэ хагийг хүссэн. Араар. Хаалга үдээд хүчит яадаг байна. Навшигч чи таних юм уу? Хаалга тогч чи мэддэг юм уу? Гэхдээ юу гэсэн вэ? Та өөрөө хүчит яадیں۔ Тэглэж таны кодыг хэлгээд чил дагуулад ороод ирлээ шүү. Тэгсэн ч гэсэн. Яа итаас итэр. Чи дүгж байгаа юм уу? Би яаж мэдгээд? Таар над руу урлаа та. Ийм л тэнэг голигнүүдтэй. Яхаа би тэгвэл яхаа. Хаали чи энд сайд хөрөг зэлээд гэж. Дагаад яваарай. Яа идэж.
Мал бол өстө нэг алаад иччихсэн. Чинийх овоо босоод байгаа юм. За хуцаараа хөлөг минь. Мен тусч байхгүй аа. Чи муу явна гэж байх уу? Би муу явбал шүү дээ. Өөрөө өгчд заяа хөлөг минь. За сайхан галам байна. Юу вэ? Тайсага за сууцгаа. Хэний Гарч ирээд аваа хөлөө олчаа шүү. чамаг нэг хэдэн яст мэлхээ уралдуулаад амь цогоож байгааг сонс. Юу хийж вэ? Нэг хүн олох хэрэгтэй байна. Яасан мөрөлч яав? Мен галаа гээд Австрали виз гаргана гэж хүмүүсийг л өөртөө залуу байгаа. Яасан Австралиас кенгурууны ярьс оруулж ирэх гэжсэн юм уу? Чадах юм уу чадахгүй юм уу? Харин л дээ. Улаанбаатар хотын 9 дөрөвт миний нүднүүд байна. За яах вэ? Дунжаа нартаа дуулгач. Тэгтээ штэ. Урагсаа. Чи намайг юмгүй хөдөлдгөө гэдгийг мэдж байгаа зү. Би тэгээ чамд хэдийг өгвөл амьдрал чинь тустай байх юм тий. Могөлч хэвэрэ шүү. Ой. Бистамэн. Би нүний чи олж чадахгүй бол тайган болъё. Харин энэ үнийг олчих юм бол чи насаараа намайг ахаа гэж дуудаг шүү. Догоргоо. Хөө. Тэргүй чи надаас олон дүү үстэй аа? За. Тохирлаа. За, олоод дуулганц. Солио ороогүй. Ороогүй нэлээ. Яач юм? Утгагүй орох ёстой доо. Хамаг үр зээл ихтэй баларч байна. Харин тийм. Ядж байгаа дүүгийн сургалтын хэлбэр л ихтэй байдаг. Яа тийм блэ? Төгсөө. Чи энэ сарын цалингаас нэг хэдэн өрөө зээлж штүг. Хэд бүхэн хараадах юм. 20% нэмэлсэн аваа авах хэрэгтэй болно. За. Сайхан амарцгоос нөө өглөөнөө минь. Чигсэл та. Алхаа. Би порондагийн мэдээлэл. За. Бано? Сайн байна уу та? Би поронда мөн үү? Тийм байна. Хэн бэ? Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалтын гэмт хэрэгтээ тэмцэхэлцсийн ахлах мөрдөгч хушууч Гэрэлмаа гэж хүн байна. Танаас асууж тодруулах зүйл гараад. За амраг ирээ. Юун тухай юм бол? Таны ажиллаж байсан лав болон очир гэх хүмүүсийн талаар Одоо ч идэвхтэй ажиллагаанд байгаа хэрэг учраас энэ талаар ярих боломжгүй. Юу тодруулбал очир гэх хүний талаар мэдээлэл авах гэсэн.
Улсын нууцад хамаарагдах хэрэг учраас ярих боломжгүй. Та өөрөө өсөлт гаргаад танилцж болно шүү дээ. Үгүй усаас зөвшөөрлөг өгөө юм л да. Тэгэл тантай холбоо орж байгаа юм. Цаг үрсэн хэрэг болж байгаа маань да хүүхэ. Энэ талаар ярих боломжгүй. Мэдээлэл өгөхгүй гэж байна. Яа таац. Ахлаа. Энэ бимбэг чурандаа төвшин дарагтай актем нэг үе юм байлээ. Тийм байна уу? Тий. Тэгэхээр та төвшин дараагаар яриулаад үзвэл яах вэ? Гэрэл маахлаа тантай нэг эмэгтэй уулзахаар доор ирсэн байна. Юу хүн ямар хэрэгээр уулзах гэж байгаа юм бол? Сайн мэдгүй ашууч. Бархас, санчир гэх хүмүүсийг сургалж ирсэн бол та. Юу? Сайн байна уу? Сайн байна уу? Дараа мөн үү? Тийм байна. Буян тогтох захирлаа боллоо. Чи итгэл үү? Тийм ээ. Танд хэлсэн гэсэн. Захирал танд өөрийн төрөнгөө бүгдийг шилжүүлж байгаа. Тийм ээ, би ярьсан. Энэ бичвэр амтууд. Уншиж танилцаад мэдэгдэрэй. За, баярлалаа. Энэ утасны дугаараар холбогдоорой. Би танд нотрод дээр очиход лална. Ойлголоо. За. Баярлалаа. Тий хараа. Жирэмсэн. Гоё гоцтой. Баярлалаа. За тэгнэ. Хичээл ном нь яаж нэрэ? За ашиг. За яриа харин за. Таашд баяр үргээ гинэ. Бана. Ээж гинэ.